Өдрийн мэнд хүргэе үзэгчтэй бид өнөөдөр авилгатай тэмцэх газрын ахлах комиссар Цэнд аюуртай ярилцахаар ураад байна. За бид хоёрт ярих юм их байгаа. За юун төрөнд авилгатай тэмцэх гэхээр бид нэг олон улсын индексэл хардаг тийм. За бид нар 2023 онд 121-р 180 орноос 121-т юм байна. Харин 2024-нд 114 буюу 7 байраар урагшилжээ. За мэдээж хэрэг энэ тодорхой хэмжээний амжилттай үзүүлэлт ч гэсэн ерөнхийдөө бол бид нар том утгаараа сүүлийн одоо нэг 6-7 жилийн турш дандаа ухарсаар л байгаа юм байна. Тэгэхээр энэ авилгын индекс гэдэг өөрөө яг ямар үзүүлэлт байдгийм бэ? Ямар үзүүлэлтээр гарч ирдэг? Энэ одоо зөвхөн авилгатай тэмцэх газрын нэг авилгын хэргийг илрүүлсэнтэй холбоотой юм уу? Эсвэл өөр ямар нэгэн чухал индексүүд байна? За тэгэхээр бүгд өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр мэдээж хэрэг авилгыг ер нь ямар хуу байна, баг байнуудын хэмжээд энэ таны хэлж байгаа судалгаа бол Transparency International гэдэг олон улсын байгууллагаас гаргадаг авилгын төсөөлийн индекс гэдэг судалгааны дүнг хэлж байгаа шиг байна. Тэгэхээр энэ судалгаа яагаад юм ер нь бол авилгын төсөөлийг хэмжиж байгаа маш олон төрлийн судалгаанууд байгаад байгаа л да. Энэ судалгааны үед яагаад онцлог өгдөг гэхээр дэлхийн улс орнуудын хувьд болохоор нэгдүгээр энэ судалгаа нэлээд танигдчихсан. Мөн 180 гаруй орныг хамарч ийдгээр юм онцлог судалгаа байгаа. Нөгөө талаасаа бас эдийн засаг хөрөнгө оруулалтын хувьд энэ бас нэлээд танигдчихсан учраас бас нэлээд ач холбогдолтой хүмүүс ашиг төлөвлөж хардаг юм индекс байдаг. Тэгэхээр энэ индексийн хувьд болохоор сая та хэлж байнаас яг үүндээ болохоор энэ авж байгаа индексийн оноо нь илүү чухал. Байраасаа илүү индексийн оноогоор илүү тухайн орн хэдийн бэлтгэв гэдэг бол гарч явдаг юм байна. Тэгэхээр манай орны хувьд бол өнгөрсөн жилийн хувьд бол 2024 оны судалгааны дүнгээр бол 33 оноотой гарсан. За энэ бол өмнөх жилүүдийнхтэй бол оноо бол хэвээрээ байгаа гэсэн. Ер нь энэ индексийн оноо яаж гардаг вэ гэдэг асуудал байгаа даа. Тэгэхээр яг энэ индекс нь тухайн орнуудын авилгатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг шууд үнэлээд гардаг дүн бол биш. Харин тухайн оронд байгаа авилгын нөхцөл ямар байгаа вэ гэдгийг шинжээчдээр дамжуулаад мөн тодорхой тооны судалгаануудын үр дүнгуудыг индексийг нийлүүлж яагаад гаргадаг юм судалгаа гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр энийг хүмүүс ойлгохдоо зөвхөн авилгатай тэмцэх нэг байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ гэж хардаг бол төсөөлөл гэж ойлгодог байдал ташаа ойлголт. За энэ бол тухайн орны төрийн болон иргэний нийгмийн байгууллагатаас зогтсон соёл, за хууль дэдлэх ёсны төлөвшөлтэй өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд, за төрийн байгууллагуудын ил тод байдлууд, за мөн бизнесийн орчинд үзүүлж байгаа дарамтууд, за дээрээс нь хууль бус үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа байдлууд, за төсвийн сахилга бат, хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн үр нөлөө ямар байгаа вэ гэдээ маш олон үзүүлэлтүүдээр жишээ нь энэ үзүүлэлтүүд бол гардаг. За үндсэндээ бол манай улсын хувьд бол нэг 9 орчим судалгаанаас тогтмол хамгаалдаг шинэ дүнгууд гардаг байгаа. 24 оны судалгааны хувьд бол 7 юм судалгааны дүндээс тулгуурлаж энэ индекс бол гарсан байж байгаа. Мэдээж хэрэг авилгатай тэмцэх гэдэг ерөнхий утгаараа буюу авилгаас орсон сэргийлэх соёлын гэрүүл авилгын гэмтрийг давсан зогсоох гэдэг утгаараа бол энэ индекст авилгатай тэмцэх газрын оролцоо бол байгаа. Гэхдээ энэ дүн бүхэлдээ ганцаараа авилгатай тэмцэх газрын хүчин чармайлтаас үл хамаарах асуудал байгаа. Өөрөөр хэлбэл авилгатай тэмцэх ер нь нийгмийн зохицуулж байгаа хууль тогтоомжийн үр нөлөөч нь өөр ямар байгаа хэрэгжилт хангалттай байгаа юу те нэг ялангуяа төрийн албандах энэ зохицуулч ямар байгаа төрийн албаа агшиг томилгохдоо нээлттэй сонгогчдоор томилж гин үү мэри зарчмаар барьж гин үү энэ хуулийн хэрэгжилт чи ямар байгаа вэ төсвийн сахилга бат нь ямар байна тендер худалдаа авалтын үйл ажиллагаанд чинь авилгын эрсдэл за мөн хууль бус худалдаа авалтын үйл ажиллагаанд гарч гин гих зэрэг маш олон энэ үзүүлэлтүүдээр ингэ дотор задардаг за бүр шалгуур үзүүлэлтэнд бүр нэг бүртлэн үзэх юм бол 1000 гаруй үйл ажиллагаанд хамаарч байгаа. Тэгээ энэ үйл ажиллагаа болгон төр чинь яг авилгын гэмтрийг таслан шийдвэрлсэн гэмтрийн тоо мэдээлэл гэдэг бол одоо 1000 дотор авилгатай тэмцэх газрын харьцах нь бол цөөхөн бол байх жишээ нэ. Ер нь нийтлэг том зургаараа манайд өгж байгаа гол зөвлөмжүүд юу вэ гэхээр энэ төсвийн сахилга батын асуудал, хууль дэдлэх ёсны одоо хэлбэрт сайн байх асуудал, за мөн арслын олон талт хэлбэрүүдийн асуудал гэдэг энэ асуудалтай бид нар анхаарах хэрэгтэй зүйлүүд маш их байна гэдэг зүйлийг болохоор судалгааны дүгнэлтээс гарч ирдэг. Сая сүүлд тийм зөвлөмж өгсөн гэсэн үг үү тийм? Тийм ер нь энэ судалгааны одоо энэ манайд улсын нөгөө доогуур үнэлгээнд авч байгааг харж байгаа. TI Transparency International байгууллагаас гарсан дүнгуудийн хувьд бол ер нь нийтлэг байдлаар Монгол улсад өгөөд байгаа зөвлөмжүүд эдгээр асуудлаар анхаарал хандуулах хэрэгтэй байна гэсэн. За одоо хоёулаа энийг жоохон задлаа. Жишээл хууль дэдлэх ёс гэж байна. Төрийн албаны томилгоо бол нэг үзүүлэлт болдго юм байна. Тэгэхээр төрийн албаны томилгоог одоо яг хуулийн дагуу болсон уу үгүй юу гэдгийг одоо хувийн ашиг сонирхлын мэдүүлгээр гарч ирэх үү?
Тэгэхээр яг ийм байгаа. Надад ч бас ялгаж залгаж ойлгоно. Яг төрийн албаны хувьд тогтоомж тэрний стандарт мөрдөгдөж ийн үгүй юу гэдэг дээр бол яг хяналт тавих тодорхой маргааныг хин шийдвэрлэх хэрэгтэй байгууллага бол төрийн албаны зөвлөл гэдэг байгууллагаас хамаардаг. За алхтын тэмцэх газар яг энэ томилгоон дээр ямар үүрэгтэй оролцдог вэ гэдэг асуудал яригддаг тийм. Тэгэхээр нөгөө таны саний асууж байгаа болохоор төрийн албан яг авилгын сэрэг хууль сонирхлын зөрчлийн хуулиар авилгын тэмцэх газар дээр бол 3 төрлийн ерөнхийдөө мэдээлэл одоо нөгөө мэдээлэл гарч байгаа. За тохиолдох юм бол хөрөнгө орлогын мэдүүлэг байдаг тийм. За энэ бол авилгын сэрэг хуулиар хөрөнгө орлогын мэдүүлдэг болсон 2007 оноос хойшоо тийм. Харин 2012 сонирхлын зөрчлийн хууль батлагдсны дараа хувийн ашиг сонирхлоо бас мэдүүлдэг болсон. Бид нар маягтын нэг баталсан учраас хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гэж нэг ойлголт байгаа. Энэ бол тухайн албан тушаал томилогдсныхоо 30 хоногийн дотор гаргаж мэдүүлнэ. За үүнээс хойшоо жил 2 сарын 15-ны дотор мэдүүлэг байж байгаа. За харин таны яг төрөний хэлж байгаа асуугаад байгаа нь болохоор хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг гэдэг мэдүүлэг байна. Энэ мэдүүлэг нь юу вэ гэхээр тухайн хүн тухайн төрийн албан тушаал дээр томилогдсон тохиолдолд ямар нэгэн сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал тогтогдохгүй юу гэдэг зүйлийг л асууж байгаа гэсэн. Өөрөөр тухайн хүн яг тэр үйл ажиллагаа явуулах гэтэл өөрөө яг тэр бизнесийг эрхэлдэг байх. Эсвэл өөрийнх нь хамаарал бүхий тэгэхээр тэр салбарт яг тэр хяналт тавих үйл ажиллагаан дээр нь байх юм бол энэ хүний сонирхлын сонирхлын зөрчилтэй байна гэдэг тухайн албан тушаал дээр томилохгүй байх ёстой гэсэн үг санаа л да. Тэгэхээр энэ урьдчилан мэдүүлгийн асуудал болохоор манайх яг энэ томилгооны хувьд урьдчилан мэдүүлгийн хувьд оролцож байгаа. За гэхдээ одоо та юу харах юм бол та мэдээлэлүүд ярих юм бол жилдээ өнгөрсөн жил ихэд нэг 16,000 орчим гаруй 16,600 орчим баха би буруу санааг бол урьдчилан мэдүүлэг бол хянагдсан байна те. Энэ дотор шинэ нийт сонирхлын зөрчилтэй за мөн тухайн төрийн албаныхаа шаардлага стандартыг хангаагүй байгаа хүмүүс томилогдохоор мэдүүлэг ирж байгаа асуудлууд байдаг те. Тэгэхээр энэ тухай бүрд манахаас анхааруулах за илтэй зөрчилтэй байгаа тохиол томилохгүй байх дүгнэлтүүдийг чинь гаргаж өгöd явуулдаг гэсэн юм. Энэ тоо нэмэгдэх тусам авилгын индекст одоо энэ зөрчлийн тоо нэмэгдэх тусам авилгын индекс нөлөөлж ийн гэж ойлгож болох уу? За энэ гэсэн яг хууль тогтоомжтой хэрэглэлтэй холбоотой асуудал яригдж шүү дээ тий. Хууль дэдлэгсний асуудал цаана яригдана гэсэн. Хэрвээ нийгэмд юу гэдэг хууль бус томилгоо их байх. За юу гэдэг төсвийн хөрөнгийг зорилтын бусаар зарцуулдаг ч гэдэг ч юм уу, төсвийн хөрөнгийг ашиглах, удаа шамшигдуулах гэдэг ч юм уу тий. Албан шуулын бодлого уруулах сонирхлын зөрчил газар авах юм бол мэдээж хэрэг төсвийн индекс учраас энэ дээр судалгааныхаа үр дүнгээр шууд бусаар ч гэсэн нөлөөлөх боломжтой гэсэн. За тэгэхээр саний зөвхөн мэдүүлэг одоо зөрчил гэж ер нь таны хэлж байгаа нь болохоор сонирхлын зөрчил их байгаа тохиолдол гэдэг асуудал яригдана гэсэн шүү дээ тий. Тэгэхээр сонирхлын зөрчлийн хуулиар саяны зөвхөн урьдчилан мэдүүлгээс гадна ер нь бас хоригдсон хязгаарласан одоо хоригдлууд бас байгаа. Энэ ямар хоригдлт хязгаарлалтууд байгаа вэ гэхээр ерөнхийд нь бүлэглээд үзэх юм бол нэг 14 орчим төрлийн үйл ажиллагааг төрийн албаагч нийтийн албан тушаалтны хувьд явуулахыг бол хуулиар хязгаарлаж өгсөн байдаг. Тухайлх юм бол өөрийн хамаарлах этгээдтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахын шалгалтын үйл ажиллагаанд оролцохыг хориглох хязгаарлах гэдэг ч юм уу те. За дээрэс нь төр нийтийн албан тушаалтынхаа давуу байдлыг ашиглаад ямар нэгэн сурчлаганд оролцож болохгүй гэдэг ч юм уу. За мөн ямар нэг байдлаар хандив хүлээ авах, хандив нийтийн хэрэгцээнд зориулж бусаас хандив шаардах гэдэг ч юм уу. Энэ үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Тийм бас тодорхой хязгаарлалтуудыг тогтоож өгсөн юм зохицуултууд байгаа. За жишээ нь төрийн албаагч бэлэг хүлээ авч болохгүй юу гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ дээр хүртэл нарийнсан зохицуултууд буюу ингээд нийлээд үзэх юм бол нийтдээ 14 төрлийн бүлэг үйл ажиллагаанд хориглолт хязгаарлалт байгаа. Тэгэхээр энийг зөрчсөн тохиолдолд яг одоо энэ төрлийн зөрчил их байгаад байвал нийгэм сонирхлын зөрчил их буюу одоо авилгын газар асуудал хүнд байна л гэдэг харагдана гэсэн үг шүү дээ. Бас нэг асуулт байна. Тэр төрийн албаны одоо томилгоон дээр жишээлбэл би түрүүчийн удаа ингээ аймгийн засаг дарга нартай ингээд онлайнаар хурал хийж явах гэсэн үг байхгүй. Манай ингээд хөдөө ажиллах хүн байхгүй наа төрийн албанд. Тэгээд ингээд зарим тохиолдолд нөгөө ашиг сонирхлын зөрчил нь болох ойлцдог. Нөгөө яг мэрэгжлийн хүн нь олдохгүй ч гэдэг юм уу те нөгөө заасан критерийг нь давхан олдохгүй болохоор ингээд төрийн албаны оронтой ингээд сул байгаад байна. Энийг яг өөрчилж өгөөч гэдэг. Та нарыг хөдөө ажиллах хоёр тийм анзаардаг. За хотод бол ойлгомжтой. Яг одоо засгийн газрын хүрээний агентлаг те тэд нар бол мэдээж хэрэг өрсөлдөө их байгаа. Орон нутагт яг ингээд зөрчилдөж байгаа тохиолдол үү? Тэгээ яахан хүннэл бэрхшээлтэй асуудлууд бол харагддаг л да. Ер нь бол тухайлбал юу гэдэг яг тухайн нэг тийм яг нарийн мэрэгч шаардсан салбарууд бас байна. За мөн яг хүн амын зүйнтэй холбоотой орон нутгийнхаа нөхцөл байдлууд бас байна. Энэ нөхцөл байдал байгаа. Гэтэ хууль тогтоогчос болохоор энэ тохиолдолд болохоор яг сонирхлын зөрчил үүсэж байгаа үүсэх нөхцөл тохиолдолд нь энийг зохицуулах бас өөр сонирхлын зөрчлийн хууль дээр байгаа. Мэдээлэл тайлбар гаргах гэдэг юм зохицуултуудаар энийг шийдвэрлэх боломжтой явдаг. Гэхдээ ер нь бас нэг анхаарч байгаа зүйл болохоор орон тоо
гарч байгаа, за сэлгэн томилж байгаа эдгээр үйл ажиллагаанууд дээр ямар нэгэн хөндлөмгийн нөлөөнд орохгүйгээр нээлттэй сонгон шалгуулалт зарлж гинэ гэдэг бол өөрөө бас асуудал болж байгаа гэсэн. Тэгэхээр ажлын байрны сул ажлын байрны орон тооны зар бас ил тод биш байна гэдэг асуудлууд яригддаг. Тухайлбал манай дээр одоо энэ сонгон шалгуулалттай холбоотойгоор одоо сул орон тоо бас зарлагдахгүй байна гэсэн юм гомдлууд бид нар тэрний дагуу ил тод байна уугүй гэдэг үзэнгүүт төрийн байгууллагын цахим хуудсан дээр бас тавигдсан байршилсан мэдээлэл нь очиж төгтөлтэй зүйлүүд бол байдаг. За өмнө би нэг хяналт шалгалтын ажлаар 2023 онд байхаа нэг байгууллагаар очиод ажил одоо хяналт тавьж хахад ердөө 2 удаа нээлттэй сонгон шалгуулалтын зар тавьсан байсан. 2 үйлчлэгч ажилд авах тухай дээр л тавьсан байсан. Бусад мэргэжлэн дээр болохоор сонгон шалгуулалтын зар тавиагүй байх жишээ нь. Өөрөө сонгох. Тийм, өөртөө ингээд сонгоод буюу нөөцөөс гэдэг ч юм уу ямар нэг байдлаар ингээд тайлбарлаад аваа явцсан нөхцөлөд байсан л та. Тэгэхээр энэ юг харуулж байгааг бол ер нь хүний нөөцийн ил тод байдал хангалттай байна уу гэдэг өөр асуудал байгаа тань гэсэн. Хэдийгээр таны дурдж байгаа хүндрэл бишэл байдаг ч гэсэн нөгөө талдаа яг ажлын байрны сул орон тоонуудыг нээлттэй зарлж гинэ үү, сонгон шалгуулалтанд өрсөлдөх боломж байна уу те. Сонгон шалгуулалтыг бас тодорхой хугацаанд давтамжтайгаар зарлж гинэ үгүй гэдгийг бас бид нэрээс анхаарч үзэх хэрэгтэй байдаг гэсэн. Нөгөө талдаа анхаарах хэрэгтэй мал гэсэн үг л те. Бас нэг ийм заалт байд юм байна. Одоо авилгын индекст нөлөөлөх хэсэг бүлэг этгээдэд зориулсан хууль гаргасан хэсэг гэдэг ийм заалт байд юм байна л да. Тэгээ би бодлоо ер нь энэ хуулийн төсөл дээр одоо бид нар жишээлбэл тэр хэсэг бүлэг этгээдэд зориулсан үгүй юу гэдгийг уншаад ойлгохгүй шүү дээ. Энийг яг аль төвшөнд хянаж үздэг юм болоо. Энэ танаа байгууллагад хамаардгүй. Яг хууль тогтоомжийг боловсронгууд болгох чиглэл манайхаас санал өгөх боломж байдаг. Гэхдээ яг таны хэлж байгаа санаатайгаар холбоотой сүүлийн үед бол нэлээд яригдж байгаа нь хууль тогтоомжийн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал яригдж байгаа шиг байна. Энд дээр бас ашиг улсын хурал дээрээс ажил хийх гараад бас ажиллаж байгаа гэсэн ойлголттой байгаа. Нээлттэй нэгэн форум дээрээс судалгаануудыг хийсэн байсан. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжийн хууль буюу хэсэг бүлэгт хууль тогтоомжийг бид мэдээж тодорхой хэсэг бүлэг зориулсан ч юм уу, тодорхой этгээдийн эрх шиг хамгаалсан ч юм уу, тэнд нийцүүлсэн хууль гаргахгүй тулд тодорхой процедурыг дамжихыг шаардж байгаа тийм олон нийтийн хилцүүлэгт орсон байх ёстой гэдэг ч юм уу, даалдах баримтчиг холбогдох судалгаануудыг хийсэн байх ёстой гэсэн юм шаардлагуудыг хууль тогтоомжийн хуулиар одоо мөрдүүлж байгаа. Тэгэхээр энэ хууль тогтоомжийн зохицуултуудыг яг бүрэн бодтой мөрчин үгүй юу гэдэг дээр нээлттэй нэгэн форумс сурал судалгаанууд хийсэн билээ. Тэр судалгааны дүнг харах юм бол бас анхаарах асуудал маш их байгаа нь харагдаж байна. Тийм ч учраас улсын хурлаас нь ажлаас гараад энэ хуулийг боловсронгуулах ажил явагдаж байгаа мэн гэсэн ойлголттой байгаа. Нөгөө талаар энэ процессыг дамжихгүйгээр яалтайгаар мөр хууль баталсан асуудлууд бол нэлээ дурддагж байна. За саяхан гэхэд нээлттэй нэгэн форум хийсэн хилцүүлэг судалгааны тайлангийн хилцүүлэг дээр бас очиж оролцсон. Энэ дээрээс яригдж байгаа нь 45 орчим хуулийг бол ингээд бүртлүүд нь хангагдаагүй процессын хувьд яаралтай шуурхаа гэснээр хилцүүлэх хэдэр хийггээр ингээд одоо баталж байгаа нь бас өөрөө цаанаа санагдчихтэй болцсохгүй юм төслөдлийг үүсгэж байна. Тийм учраас энэ процессыг нэгдүгээр баримтлуулах, хоёрдугаар процессын хувьд энэ тодорхой хариуцлагатай зохицуултыг нарийжлах шаардлага байна гэдэг зүйлүүдийг бол нээлттэй нэгэн форумоос бол судлаачлал гаргаж тавьсан байлээ. Тэгэхээр энийг бас бид нар анхаарч үзэх хэрэгтэй шаардлагууд бол байна гэсэн үг. За хууль тогтоомжоос гадна эрх зүйн хэмжээний актын асуудал яригдана. За нөгөө хуулиас гадна тэрийг дааж гардаг дүрм журмууд байгаа. Тэгээд дүрм журмууд нь хэн нэг нь тавуу байдал олгодог тийм эсвэл хийдэл гаргачихаар тухайн албан тушаалны дунд зургаар шийдвэрлэх боломжийг олгож байна гэдэг юм асуудлууд яригддаг. За мен улсын хурал дээрээс ажлыг гаргаад ажиллаж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжийн дидактуудын хүрээнд яах вэ гэдэг асуудлыг нөгөө бидний хэл зарчнаар занчснаар бол дүрм журмуудыг зэгцлэх ажил явагдаж байна гэсэн үг тийм. Тэгээ энэ дээр бол асуудал бол байгаа. За тэгэхээр манай бүр эрхийн хувьд болохоор бас энэ авилгын нөхцөл байдал үүсгэж байгаа, эрсдэл үүсгэж байгаа, сонирхлын зөрчил гарах нөхцөл орчин бүрдүүлж байгаа, хүн суртал чиглэл бий болгож байгаа. За ил тод байдлыг хязгаарлаж байгаа энэ дүрм журмуудыг хянаж өвчнгүй болох юм уу одоо өөрчлөлт оруулах саналыг төрийн эрх хүй байгууллагад хөргүүлэх гэсэн юм эрх бидэрт байдаг. Энэ хүрээндээ бол манайх бол жилдээ бас нэг 60-70 орчим дүрм журм тушаа шийдвэр хяндаг. За манай хэлцээ хувьд тэр нь одоо яа гэсэн үг санамсаргүй төвөрийн байдлаар ер нь бол их хвчлэн юутай холбоотой гарч байгаа гэхээр авилгатай тэмцэх газрын өрсөн сэргийлэх ажлынхан ажил гэдэг маань юу хэлээд байгаа гэхээр авилга үүсгэж байгаа шалтгаан нөхцөлийг судлах ажил гэдэг. Тэр энэ ажлын хүрээнд илрүүлж байгаа эрсдэлтэй нөхцлүүдүүдийг тодорхойлж үзээд энэ дүрм журмаас болоод байна уу зохион байгуулалтын шинжтэй байна уу гэдгийг судлах явцад дүрм журм зохицуултаас нь хамаарат байна гэсэн асуудлууд дээр нь тэрхүү орж ирдэг гэсэн. Тэгэхээр энэ магадгүй гомдлоор байж болно бидний тандалтай эсвэл нөгөө байгууллагуудын хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа вэ гэдгийг очиж судалж байгаа хүрээнд гарч ирсэн байж болно гэсэн. Та нэг жишээлтэй. Жишээлбэл одоо нэг яамны сайдын гаргасан одоо журам нь зөвхөн одоо ингээд
жижигхэн хүрээндээ л одоо хамгийн сүүлд тэгэхээр бид нар яг миний харьцаж салбар дээр гэх юм бол ийм тийм манагаас авилгын гэмт хэрэг гарсан тохиол тэр гэмт хэрэг гарахад нөлөөсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгч мэдээлэл бичдэг. Тэгээ энэ мэдээлэл бичсэний үр дүнд нөгөө яг тэр гэмт хэрэг дахиад гарахгүй байх нөхцөл бүрдэж үгүй юу гэдэг дээр нь манайх хялт тавьж ажилладаг байхгүй. Тэгээд тухайлбал нэг хэрэг дээр жишээ нь нөгөө гайлын төв лаборатори дээр очир урдуур нь ороод одоо лалгаа шинжилгээгээ хурдэлгээ хариуг авахын тулд хахуул өгч гэнэ гэсэн гэмт хэрэг бүртгэгдээд энэ дагуу мөрдөгч мэдээлэл бичсэн. За энэ хүрээнд нь бид нар очиж манай комиссар очиж ажиллаад энэ яг энэ боломж ягаад олдоод байгаа вэ гэхээр энэ урдуур оруулж байгаа асуудал нь болохоор нөгөө дараал бүртгэж байгаа асуудалтай холбоотой юм байна. Тэгэхээр энэ нэг журамд нь энэ зохицуулалт байхгүй учраас юм өрсөл үүсэж байгаа гэдэг асуудал яригдсан учраас бид нар журамд нь өөрчлөлт оруулаад тэрний дагуу програм хангамжид нь одоо тэр журамын дагуу хийж байгаа бүртгэлийн лаборатори үйл ажиллагааг зохицуулж байгаа програм хангамжид нь өөрчлөлт оруулаад одоо автоматжуулаад өгчөөр дундуур нь хүн тэгж наац цааш нь хөдлөх боломжгүй болох жишээ нь. Ингэнгүү тийм үе тавтан хагдахаар тэр хэлбэрийн зуршил тагч гарахгүй орчин бүрдэж байна гэсэн санаа хэлж байна гэсэн. Тэгээд лабораторийн процесс үйл ажиллагаа л өөрөө нөгөө олон стандартаар хангацсан явдаг юм билээ. Тэгэнгүүт тэр стандартаараа явж байгаа учраас нөгөө эхлэлд оруулах дараалал дээр өөрчлөлт ороод байгаа учраас тэрийг нь боломжгүй болгоод төхөр хариу нэг дараалалаараа гараад явах боломжтой болсон гэсэн. Цаана ийм асуудал байна. Энийг одоо жишээл ийм асуудал байна гэдгийг эргэн өөрөө заавал мэдгэж явах хэрэгтэй юм байна тийм үү? Мэдгэж болно. Бас манай комиссарууд ажиллах явцад саний шиг мөрдөгчийн мэдээлэлч гэдэг ч юм бид нар ингээд ажиллаад явчих болдог гэсэн. Тухайлх юм бол зарим аж ахуйн нэгж компаниуд жишээ нь ийм аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуултал нэг гомд бас ирсэн байна л да аж ахуйн нэгжээс. Бид нар ингээд ийм өрсөлдөөн шалгуултанд орох гэсэн чинь журмаараа ийм юм байх хэрэгтэй гэдэг юм шалгуур тавьчингууд нэгдүгээр төрөлтэй хязгаарлаж энэ хоёрдугаар тендер давуу байдал болоход байна гэдэг асуудал хэлсэн байдаг. Хэрвээ тендертэй холбоотой яг ийм төрлийн гомдол байвал монополи эсрэг газар дээр гомдлыг хяншилгадаг. Давуу байдал болгож байгаа энэ тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал дээр болохоор манай дээр аж ахуйн нэгж чинь гомдлогсон байдаг. Тэрнийхэн дагуу бид нар судалж үзээд нэгдүгээр журмыг сайжруулах шаардлагатай байж журам дээр болохоор стандарт журам хоёуланд нь нэг аж ахуйн нэгж давуу байдал болгосон юм нөхцөл байдал байсан учраас тэрийг нөгөө нэмэлт өөрчлөлтөөр хязгаарлалцсан учраас тэр нэмэлт өөрчлөлтийг хүчингү болгох хоёрдугаар ингэж нэмэлтийг хийх боломжуудыг олгоод байгаа журмын зохицуултыг боловсронгуй болгоод өөрчлөлт оруулах тохиол заавал олон нийтийн саналыг авдаг байх процессыг хэрэгжүүлэх гэдэг юм зөвлөмжийг бол жишээ нь өгсөн байх жишээ. Одоо тэр танаа өгсөн зөвлөмж юу нэр хүчтэй? Ер нь л өөрчлөлтөд ордог шүү. Ер нь бол өөрчлөлт оруулаад 30 хоногийн дотор бидэд хариу мэдээ төвөрөхтэй байдаг. Хэрвээ тэр байгууллага одоо өөрчлөлт оруулахгүй бол тэр байгууллагын одоо холбогдох албан тушаалтанд дарга хэмжээ авах тийм тэрийг яг бид нэр удирдах ажилтнуудтай уулзах дээд шатны байгууллагууд нь хандах байдлаар энэ асуудлуудыг шийддэг. Тэгэхдээ шууд манаагаас өөрөө хариуцлага тооцох ирэх байхгүй. Дээд шатны байгууллага албан тушаалтнаас хариуцлага тооцох гин буруутай гэж үзсэн тохиолдолд хариуцлага тооцох боломжтой байдаг. Тэгэхээр манай бүр их юугаар хязгаарлагдж байгаа вэ гэхээр зөвлөгөө өгч шаардлага тавьж хуулийн хэрэгжилт хангуулах албан бичиг хөрвүүлэх зэрэгээр хязгаарлагддаг. Гэхдээ бид нар болохоор ингэ бичиг өгөөд орхичдаг. Араас нь байнга явж уулзаад хэрэгжилтийг хангах хүртэл нь зохион байгуулах арга хэмжээг аваад хяналтаа тавиад ингэ ажиллаж явцдаг байж байгаа. За саяны дурдсан жишээнээс гадна өөрөө хууль тогтоомжид нөгөө эрх олгодог байхад тийм хэмжээ тогтоодог юм асуудал байна те. Жишээ нь өнгөрсөн жил бид нар 7 дүүргийн эрүүл мэндийн төвөөс одоо нэмэлт төлбөр тогтоомж тогтоосон шийдвэрүүд өгчөнгөө болгосон байх жишээтэй. Хууль тогтоомжоор заагдаагүй процессыг журмалсан, хуулиас давсан юм хязгаарлалтуудыг тогтоосон дүрм журмыг өгчөнгөө болох арга хэмжээнүүдийг бас авсан байх жишээтэй. Ер нь болохоор нэгдүгürt энэ хуулиас давсан хууль заагаагүй хэмжээг хэрэгжүүлсэн юм хэмжээ дүрм журм тогтоох асуудал. Хоёрдугаар зохицуулсан дүрм журм нь өөрөө хидл үүсгэсэн байх, давхурдл үүсгэсэн байх, зөрчил үүсгэсэн байх юм тохиолдол байдаг. Тэгээд эдгээрийг бүгднийг хянаа л гэсэн. Тэгэхээр хэрвээ яг бизнесийн ч юм уу хувийн шил ингээ явж ижил үйл ажиллагаанд нь хүн зөрчил үүсгээд байгаа тий. Зөрчилтөд одоо тал дэш нь явуулаад байгаа. Энэ нөхцөл байдал байвал энэ дүрм журмын талаар манайдас хандах боломжтой байдаг гэдгийг бас ойлгож авах юм. Саяхан би нэг автозамын компаниудтай хэлцүүлэг хийсэн чинь ингэсэн байхгүй юу? Нөгөө тендер зарласан чинь тендер дээр нь тухайн компани заавал одоо зам гүрийн одоо мэрэгсэн юутай байх хэвээр зөвлөгтэй байх хэвээр гэдэг ийм залд оруулж л тээ. Ердөөсөө Монгол дөрвөн л тийм зөвлөх байна гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр одоо мэрэгсэн зөвлөх инженер тэгж байгаа. Үгүй одоо тэгээ би одоо энэ биеийг хэд хуваах юм те?
дөрвөн байдаг гэдгийг Монгол даяараа мэднэ. Тэгсэн ирнэ яг л дөрвөн компанид л тэнцээ өрсөлдөх боломж олгож байна тий. Тэгэхээр нөгөө би ингээ өөр компанид орчхоор зориуд одоо тэрэндээ ингээд тендерт оролцоход зориулж яаж байгаа юм шиг ийм сонин дүрм журм тендер мэндэр дээр заад ийм тохиолдолд бол АТГ-ээр өмнөд биш энэ тохиолдолд яг таны наач яг тодорхой тендерийн баримтчтай холбоотой асуудал ирж байгаа учраас яг энийг болохоор хуучны шудраг ус төрөлх шинжилгээ газар буюу одоогийн монополи эсрэг газар дээр яг энийг хян шийдвэрлэх ёстой гэсэн бүр эрхийн хувьд. Тэр яг тендертэй тодорхой тендертэй холбоотой юм асуудал байгаа бол монополи эсрэг газар дээр хандах нь нөгөө хим хэмжээний буюу дүрм журм дээр байнга мөрдөгдөхсөд дүрм журм дээр холбоотой ийм асуудлууд бидний үйл ажиллагаанд өндөрлөл бэрхшээл учруулж байна гэвэл манараа алхтад тэнцэх газрын өрсөн хэрэглэлд хандж болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр хариалт баг зэрэг өөр байна. Наач яг тодорхой тохиолдолд буюу яг тодорхой тендерийн баримтч дээр өрсөлдөөний хязгаарлах шинжтэй ийм асуудал орцсон байна гэж үзэж байгаа бол энэ гомдлоо одоогийн монополи эсрэг газарт хандаж гаргана гэсэн. Тэгэхээр нөгөө нарийн хариалтын асуудал. Тийм ээ. Бас нэг юм хүмүүс айгүй хэрдээ. За нэг албан тушаалтнаас нэг зөвшөөрөл авах гээд гар үсэг авах болонгууд ингээ байлгаал байдаг. Өөдөндөө нэг юм хар сандал тавьчаад тэг ингээ хүлээж игээд ингээ яваад идэг. Тэгээд тэр чинь нөгөө бичгийг аваагүй хүлээлгэж байгаа байхгүй. Бичгийг авчаад бол хүлээлгэх арга байхгүй. Тэр чинь нөгөө хуулийн хугацаат тий. Бичгийг авахгүйгээр ингээд хүлээлгээл идэг гэж байгаа байхгүй. Яг гадаа нэг юм хар сандал тавьчихсан. Тэгэл тэрэн дээр нь ингээл намхан суугаал тэр хизээ нэг орж өгөх нүдэ тэрийг хүлээгээд ингээ байгаад идэг. Аяа чи одоо нөгөө ингээд авилга өгөхгүй л бол энэ хүн хөдлөхгүй нэ гэдэг юм автоматар хүний толгойд суулгаж шít. Ийм тохиолдлыг яаж одоо шийдэх юм? Яаж гомдол гаргах юм? Тэгэхээр одоо энэ хүлээлгээд чиглүүлээд байгаа тохиолдолд авилга хэд байгаа маань гэж ойлгохоос өмнө эхлээд энэ процесс ном журмаар явахгүй байгаа тохиолдолд би ямар үйл хийх ёстой вэ? Хаана хандаж энийг нь хянуулах ёстой вэ? Хаана хандаж энэ талаар гомдол гаргах ёстой вэ гэдэг дээр эхэлж бодох ёстой юм шиг байна. Жишээ нь шүүхтэр ийм одоо манай тендерийн үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байна гэдэг хугацаа алдуулаад байлгаад байгаа учраас бид нар одоо мөнгөний нөгөөд юм авчаа гэдэг ийм тохиролцоо хийгээд шүүхрээ шийдвэрлэв. Тэгээд одоо ингээд үлдэгдэл одоо биш юун дээр тендерт оролцсон чинь үлдэгдэл мөнгөний өгөхгүй ингээд хүлээлгээдээс учраас ингээд удаа дараа баадаас учраас тэр компани яасан гэхээр одоо удирдлагууд нь ахвал өгөөд мөнгө өгөөд юм үйлчлэг авчиж л дээ. Тэгэнгүүт шүүх юу гэж хийцэн бэ гэхээр уучлаарай та хэрвээ тэгээд ингэж хэрэглүүлээд байсан бол та зохисоор нь гомдол гаргаагүй шүү дээ. Шүүхтөө. Тийм учраас таныг хясан богдуулсан гэж үзэхгүй байна. Та өөрөө ахвал өгсөн байна гэж үзээд шүүгч юу гэж үзсэн бэ гэхээр хясан богдуулах биш шаардлагатай арга хэмжээг аваагүй жиж ахвал өгдөг гэдэг бол та өөрөө буруу юм хийсэн байна гэд гин буруутай тооцсон. Ахвал өгсөн хэрэгт гин буруутай тооцсон юм жишээ байна л да шүүхийн шийдвэр дээр. Тэгэхээр тэр хүн яах ёстой байсан бэ гэхээр энийг шийдэхгүй бол шийдэж өгөх ёстой газарт нь гомдол гаргах нь. Жишээлбэл одоо юм. Жишээлбэл одоо юу гэдэг одоо аль төрлийн одоо тэр одоо нэг хилцээний дарга байлаа гэж одоо одоо аль хотын хилцээний дарга байлаа гэж одоо тэрнийхэн дээдлийн албан тушаалтанд гомдол гаргах хэрэгтэй гэсэн. Эсвэл дотоод хяналтаа дотооддоо хянд нэгжүүл тэрнээс гомдол гаргаж болно гэсэн. Тэр нь гомдлыг чиглэж авчаад 30 оноогтой шийдвэрлэхгүй эсвэл таныг чирэгдүүлээд авахгүй те энэ ингээд чирэгдүүлээд байгаа тохиол тэр талаар харин алхахтай тэмцэх газар хүн суртал гаргаж байна гэдэг асуудлаар хандж бас болно л гэсэн. Тий. Эхлээд ямар ч гэсэн нэг газар гомдол мэдээ тийм процесс зүй явахгүй байгаа тохиол тэр өөрөө хянах хэвээр нэг асуудал байгаа шүү дээ. Тэгээд тэр дамжлага процессыг нь хэрэглэхгүй ээжж танд хүн хаягаад юм уу мөнгө төгрөг өгөх гээд явж байгаа л өөрөө болохгүй маа гэдэг шүүхийн практик тогтцсон байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар авах ёстой арга хэмжээгээ буюу нөгөө нэг сошиал дээр нэг мэдээжсэн нэг гадны юу ихтгэлийн нэг оюутан охин тайлбарлаж ирсэн те. Гадныхан чи яагаад энэ тэр үйлчлэгийг болохгүй гэх болдог болтол нь гомдол гаргадаг байхад манах болохгүй байхаар нь тэгээд өөрөөсөө таньдаг хүн хайгаа явчихдаг байж болохгүй шүү дээ гэдэг нэг оюутан охин ярьсан яг таны яг цааны асуултад холбоотой толгойж байна л да. Тэгэхээр бид нар авах ёстой хуулийнхны арга хэмжээг авахгүй байж хууль бос юм хийгээд болохгүй л гэсэн санаа гэсэн. Хэдийгээр одоо тэр урьдчилан сэргийлэх гээд зал одоо тэд хоногийн дотор шийднэ гэд нэг дүрм журм байгаа ч гэсэн тэрний өмнөх шатанд бас гомдлоо гаргах хэрэгтэй л үүдээ юм. Тэгэхээр иймэрхүү тохиолдолд одоо манай төрөөс авчиж байгаа асуудал нь сая бол зөвшөөрлөн тухай батлагдлаа тийм шинжлэглээ үнээс гадна цахимжуулж байгаа асуудал яригдж байгаа гэсэн. Төрийн нийтлэг үйлчлэгээний хувьд бол цахимжилт бол ач холбогдолтой яг таны саний ярьж байгаа шиг юм шатамжлах чиглэл үүсгэж байгаа асуудлуудыг бол цахимжилтаар шийдвэрлэхийг зарж байгаа Монгол улсын хувьд мэдээж хэрэг цахимжилт тодорхой үр дүнгууд байна.
Гэтэл нөгөө талдаа нөгөө төр өөрт нь байгаа мэдээлэл иргэнээс ингээл хуулбараа дээр тийм канондод дээр ингээл дахин явуулж ийн гэдэг бол өөрөө болохгүй. Тийм учраас төр цахимжилтыг бол нэлээд эрчимжүүлж байна. Одоо ийм Монголиа дээр 1700 гаруй үйлчлэгээ цахимжилж ичлээ гэж байгаа шүү дээ. Бидний хувьд гэсэн энэ дээр бас дэмжиж хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ бас тодорхой зүйлүүд дээр нь хэлж байгаа. Өөрөөр цахимжин гэдэг чинь хүн сурталыг цахимжуулж болохгүй. Илүү автоматцсан байх. Би нэг газар өргөдлөөхөө тэр бүх байгаа мэдээлэлтэй цуглуулад надад хариун шууд ирдэг байх гэдэг ч юм уу те. Тэгэхгүй би нэг одоо төрийн цахим системээс нэг лавлага хэвлэж аваад дахиад өөр газартаа хэлж авсан төр давьчид өгч ивэл чинь өөрөө нөгөө автоматжаагүй шатамжлах буураагүй нэг юм асуудал яригдаад байгаа гэсэн. Тэгэхээр ийм жишээ нь юу гэдэг нь лавлага хэвлэх цахимжуулахаас илүү энэ лавлага хаана шаардаад байгаа вэ? Энийг цахимаар бид нар шийдчих болох уу гэдэг ийм асуудлуудыг судалж өгөх нь өөрөө цахимчин гол давуу тал байгаа. Тийм учраас цахим үйлчлэгээр энэ яг төрийн үйлчлэгээний хүн сурталыг бууруулахад бол ач холбогдолтой. Гэхдээ энийг бас оновчтой зөв хийх ёстой гэдэг зүйлүүдийг ярьж байгаа гэсэн. Тэгээ манай дээрээс бол чинь яг цахимжилттай холбоотойгоор төрийн үйлчлэгээнүүд дээр бас дахин инженерчл хийгээч энэ шатамжлагуудаа илүү оновчтой болох асуудлыг хийж байгаа. Дараа нь цахимжуулаач гэдэг асуудлаар бас тодорхой үйлчлэгээнүүдийг шив цахимжуулах асуудлаар зөвлөмжүүдийг бол төрийн байгууллага төрүүлж ажиллаж байгаа. Тэгээ бас энэ талаар бас анхаарал хандалтаа тавиад ажилладаг. Тий. Ер нь сүүлийн үед сайн цахимжиж байгаа. За тэгвэл бас нэг ийм юм анзаардаг ш нөгөө төрүүлжлэгээ авах хэрэг нэг 500 төгрөг 2000 төгрөг тавшаах болохоор одоо ингээ би таксиныхаа мөнгийг гар утсаараа дамжуулж болоод идэг. Тэгсэрнэ тийм дээр заавал банкнд очиж очирладаг ч гэдэг юм уу те. Ингээ гүйцэд болоог юмуд бас зөндөл байгаа л да. За энэ нэг бол яг хөө тэгээд явандаа засрах бах. За одоо хоёлаа хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг юм руу орё гэж бодож байна. За энэ бол яагаад би энийг сонирхоод байгаа гэхээр энэ бол одоо сэтгүүлч биднэрт хамгийн чухал гарын орлого болдог. Их сурвалж болдог те. Танаа дээр одоо ингээд 48 мянган албан тушаалтанд хөрөнгө орлогын мэдүүлэг өгсөн юм байна. Өнгөрсөн жил тэгээд 8 албан тушаалтанд эрүүг үүсгэн шалгаж байна гэдэг. Яаж 48 мянган хүнээс тэр 8 мянган хүнийг яг яаж одоо суулж гаргаж ирд юм бэ? Энийн ард биднэрт хардах хэрэг бий юу? Тэгэхээр яг энэ 50,258 хүнийг 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлэг бол манайхал бүртгүүлж авсан байлаа. Тэгэхээр би яг одоо нөгөө яг таны над асууж байгаа хөрөнгө орлогын мэдүүлэг мөрдөн шалгах чиглэлээр ажилладаг учраас яг тэр одоо хүмүүсийг яг хэдэн хүнийг ямар шалгуураар яаж гаргаж ирсэн бэ гэдэг дээр бол бас яг хариу өгч чадахгүй байна. Гэхдээ манайх ер нь яаж байгаа вэ гэхээр ер нь цахимжилт талбараа манайх ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгийн програмуудыг бол сайжруулах ажлуудыг бол хийгээ явж байгаа. Тэгээ энэ яах вэ гэхээр нөгөө мэдүүлж байгаа хөрөнгө орлогын харьцаанууд нөгөө уялдахгүй байгаа хүмүүс дээр хяналт шалгалт хийх эрсдлийг нариучлах зорилгоор нөгөө улаан тогийн систем буюу эрсдэлтэй хэсэг нь ялгарч гарч ирдэг энэ програмууд гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энийг шалгах, тэрийг шалгах гэдэг хүн биш програмоор тодорхойлж байгаа. Тэр өөрийг эрсдлээ шалгах ийм боломжийг бүрдэж байгаа учраас илүү оновчтой хяналт шалгалт хийх боломжтой гэсэн. За хоёрдугаар бас хүний нөөцийн асуудал манай дээр яригдана гэсэн. 58 мянган хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг ингээд хяналт шалгах гэхээр бид хэд орчим хүн хэрэгтэй байх вэ гэдэг асуудал яригдж байгаа. Гэтэл энэ хэлцэн бүхэлдээ 20 орчим хүнтэй хэлц байх жишээ нэ тэ. Тэгэхээр энэ дээр нэг хүн 58 мянга хувааж үзэх юм бол гэтээ энэ бүх хүмүүс манд бас хөрөнгө орлогын мэдүүлгийг хяналт шалгах эрх байхгүй шүү дээ. Тэр чинь бас дотроо хүний нууц мэдээлэлтэй, эмзэг мэдээлэлтэй харьцаж байгаа учраас бас тодорхой шалгуулт дээр бас наривчсан чигээр хуваар хийгдэд хяналт шалгалтыг хийдэг гэж ойлгож байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр болохоор илүү эрсдэл суурилсан ийм програм хангамжин дээр толгуурлаад ажиллах боломжтой гэсэн. За нөгөө талаасаа үнэлэхгүй хөнгөж байгаа хүмүүсийг хянах буюу хөрөнгө орлогын мэдээллийн хяналтын явцад өргөл гомдлын хүрээнд гомдол мэдээллийн хүрээндээс ирж байгаа мэдээллүүдэд толгуурлаад хянжээд үнэлэхгүй хөнгөцсөн хүмүүсийг бол мөрдөн шалгах чиглэлээр шилжүүлээд үнэлэлийг нь тодорхойлох ямар их усрээс бий болсон бэ гэдгийг хянах ажлууд бол хийгддэг байж байгаа. За нөгөө талаас айлгалтын тэмцэхэд өрсөн шиг эхэлсэн юу байсан бэ гэхээр иргэний нийгмийн байгууллагатай хамтраад хөрөнгө орлогын та бол сайн мэджэнтэй одоо сэтгүүлчтэй ашигладаг гэдэг. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлгийг бид нар 2017 онд олон нийтэд нээлттэй тодорхойлсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл нийтийн албанчлалын хөрөнгө орлогын мэдүүлгийг дурын иргэн дурын сэтгүүлч цахим хугацаа ашиглаад танилцах боломжтой болсон гэсэн. Тэгэхээр энэ хүмүүс маань нөгөө алтан тушаалтны амьдрал ах уу те байдлыг мэдэх боломжтой учраас үнэхээр тэр хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байхгүй хөрөнгө орон сууцтай амьдардаг ч юм хөрөнгө хэрэгжилж байгаа тохиолдолд энийг бас мэдээлэлээр нь хянуулах
шалгуулах боломжийг нь олохын тулд энэ нээлттэй болгож өгсөн байж байгаа. За тэгээд дээрээс нь олон нийтийн хяналтанд оруулж ийн гэсэн. Тэгэхээр энэ мэдээллийг хайхад жоохон төвөгтэй байсан учраас яасан бэ гэхээр 2017 онд бид нар энэ мэдээллүүдийг ил тодуулгасан нөгөө хуулийн төдий улсын бүртгэлийг ил тодуулгасан гэдэг ч юм уу. Энэ мэдээллийн сангуудыг ил тодуулгасан дараа бид нар төрөмс байгууллагуудыг эрен сурвалж сэтгүүлчдийг бас чадахжуулах сургалтуудыг зохион байгуул төрийн бас байгууллагатай хамтраад хэд хэдэн платформ дээр бид нар ажил дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал энэ бол Open Data Lab CGM гэдэг сайт байдаг шүү дээ. Одоо энэ маань бас сэтгүүлчд голдуу хэрэгэлдэг, нэгний нийгмийн төвтнүүд бас хэрэгэлдэг юм сайт болсон байж байгаа. Энийг анх хөгжүүлэхэд бол нээлттэй нэгэн форум бас одоо харилцаж байгаа нь бодлого залуусын оролцоо гэдэг төрийн бас байгууллагууд харилцаа явуулдаг. Тухайн үед бол бид нар энэ дээр хамтарч ажиллаад мэдээллийн сангуудаас яаж хэлбэр хайлт хийвэл өөрөөр хэлбэл албан тушаалтны хөрөнгө орлого тухайн тэр компани тендерт оролцдог хэсэг мөн албан тушаалттай холбоотой байгаа тохиолдолд хувийн намтруулаад нөгөө сонгуульд оролцож исэн түүхүүд нь за тендерийн мэдээлэл за уулуурхаан тусгай зөвшөөрлийн мэдээллүүдийг бүгднийг нэгтгээд хайхтай юм амархан болгосон юм платформ нээж өгсөн. Одоо энийг бол хөгжүүлэлтийг бол төрийн бас байгууллагад харилцаа явуулж байгаа гэсэн. Тэгэхээр энэ ороод ирэхэд нөгөө олон нийтийн хяналтаа илүү хэлбэрээр хэрэгжүүлэх боломжийг бол жишээ нь нээж өгч гэсэн үг шүү дээ тийм. За үүнээс гадна бас цогц бодлогын шийдэлгээд төрийн бас байгууллага эдний дээр бас юу хэрэгжүүлж байгаа гэхээр UIH CGM гэдэг байгаа. United Info Hub CGM гэдэг. Өөрөөр хэлбэл авилгын эрсдэл хамгийн өндөртэй буюу улс төрийн орчны шадруу байдлын үзүүлэлтээр бас манай улсад эдийн сайн үзүүлэлгээ үзүүлэхгүй байгаа. Тэгээ энэ сайт энэ платформ юу хийж байгаа гэхээр улсын хурлын гишүүд нөгөө үндсэн хуулиар хүлээсэн гишүүний төлөөлөгч байгаа эрхийг эрх чиглэлээр хэрхэн хэрэгжүүлж байгаа гэдэг дата мэдээллүүдийг бүртгэхэд олон нийтэд мэдээлэлээр хангаж өгч байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн гишүүний намтар хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээс нь хуралдаа суусан эрц тухайн хуулийн цэцэл дээр ямар санал өгсөн бэ гэдгүүдийн бүгдийг ингээд олон нийтэд багслаад өгчөөр тэр болохоор нөгөө мэдээлэлээ бэлтгэж за магадгүй та сэтгүүлч гишүүнтэй холбоотой сонирхолтой хувийн сонирхол хөрөнгө орлоготой эсвэл тэр компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг шүүж үзэх юм бол энэ танд зэгцтэй мэдээллийг нэг дор бэлдээд өгч байгаа гэсэн. Тэгэхээр хүмүүс нөгөө улс төрийн боловсролын сайжрах нь сонгогчдын боловсролын сайжрахад энэ цахим хуудасны одоо тус болно. Дээр нь олон нийтийн зүгээс албан нийтийн албан тушаалтанд хяналт тавих боломжийг олгож байгаагаар давуу талтай гэсэн. Тэгэхээр бидний хувьд нөгөө олон нийтийн соёлын гэрүүлэх ажил давхар ажиллагааны шалтгаан нөхцөлийг бууруулах зорилгоор энэ төрийн бас байгууллагын хамт ажиллагаа өрчмжүүлж энэ дээр бол хамтарч ажиллаж дэмжлэг үзүүлж ирсэн туршлагууд бол бидэрт байгаа гэсэн. Тэгэхээр бидний хувьд аллах олон нийтийн хяналтыг албан тушаалтын төрийн байгууллагууд ажиллагааг олон нийтийн хяналтанд өгөх нөгөө талдаа төрийн албан тушаалтан төрийн байгууллагууд шийдвэр үйл ажиллагаа хууль заасан үндэслэлтэй шатлалын зөвшөлтөө явуулах орчныг бүрдүүлэхэд зорж ийн гэсэн үг. За юутаач энэ хөрөнгө орлогын мэдүүлэг 2024 оных нь одоо бол ил болоогүй юм байна. Ер нь яг хуулиараа тэтгэл сарын тэдэнд ил болно гэдэг юм байт юм. Эхний 2 дугаар хуулиар багтаагаад ил тод болно. Тэгвэл одоо ер нь 6 сараас өмнө ил тод болно гэсэн үг. Тэгээ энэ болохоос тодорхой нятлах хянах ажлууд хийгддэг. Жишээ нь буруу зуруу орон алдах ч юм уу те хүмүүс мэдүүлэхдээ алдаатай мэдүүлсэн юмуд байдаг учраас манайх нөгөө програмынхаа хувьд болон хяналтууд хийгдээд зөрүүтэй зүйлүүд байгаа гэхдээ бас хяналтууд тавигдаад олон нийтэд ил тодулдаг. Нөгөө хуулиар эмзэг мэдээлэл хувь хүний эмзэг мэдээллүүдийг агуулдаг учраас хууль заасан хураангуй хэлбэрээр нь олон нийтэд ил тод болж байгаа. Тэгэхээр тэр мэдээллүүд нь зөв орсон эсвэлтэй бас хяналтыг тавьдаг гэсэн. Гэхдээ агуулга бол хянахдахгүй зөвхөн нөгөө техникийн хяналт хийж байгаа гэсэн. За өнгөрсөн жил одоо 417.2 тэрбум төгрөг авилгын гэмт хэрэгээс болж хохирол учирсан гэж тооцоод үүнээс 240.9 тэрбумыг нөхөн төлөвлөсөн гэж энэ бараг 50% таа тий. 57.7% таа байна. За одоо энэ мөнгө хайчдаг вэ гэдэг хүмүүс аягүй. Энэ мөнгө авилгатай дэцэх гэж насан дурддаг. Энэ мөнгө болохоор хохирол учирсан байгууллагын наслуу шилжиж оршдог гэсэн. Өөрөөр хэлбэл жишээ нь та санаж байгаа бах тий. Өнгөрсөн жил бид нар нөгөө бэлсүүлсний байгууллага хийгээд бас танилцаа явж исэн. Гэмтэргийн улмаас Эрдэнэ төлөвлөрөөс солгоолгдсон хөрөнгийг англиас олж ирээд Монгол улсын өмчлөлт буцааж авсан. Тэгээ ингээд нөгөө англид байгаа үйл хөдлөлийг манай мөрдөгч нар амжилттай ажиллаад Монгол улсын өмчлөлт шилжүүлсэн. Ингэхдээ нөгөө хаанаас алдагдсан тэр байгууллагад шилжүүлэх хөлтэй учраас Эрдэнэ төлөвлөрийн өмчлөлтөд тэр бүртгэгдэж орж иж гэнэ гэсэн. Тэгээ тэр Эрдэнэ төлөвлөрийн тэр нөгөө хулгайлагдсан англид байгаа хөрөнгийг түрээсний орлогыг Эрдэнэт байгаа эмзэг бүлгийн хүмүүсийн асрах төв баха. Тэрний үйл ажиллагаанд зарцуулж байгаа талаар мэдээлэлүүд бас гарч ирснийг тавагт санаж байгаа. Тэгэхээр тэр мэдээлэлдээ бас нийтийн үндэсний байгууллагын гэмтэргээс сурсан гэмтэргийн харт амьтад тэмцэх албаны төлөөлөгчдөн ирж бас танилцаад сайн туршлага байна гэж судлаад
олон нийт сурчлага ажил хийгээ явсан байж байгаа. Тэгэхээр өөрөөр хэл тэр дүн маань улсын төсөвт эсвэл тухайн хулгайлагдсан хууль этгээд энэ асуудал шилжиж байна. Одоо жишээлбэл нөгөө төмөр замын батлууд дараагаас чинь 7 тэрбум төгрөг танаа олцлогчнод олсон тий. Тэр одоо төмөр замын дансанд орно. Тийм баха. Би тийг санаж байна. Би одоо яг тэрийг яг мөрдөн шалгах чиглэлээр ажилладаг учраас энийг мэдэхгүй байна. Ер нь бол улсын төсөв рүү орж байгаа л ойлгож болно гэсэн. Ер нь дэлхийн улс орнуудын авилгаас олсон мөнгөө яад энэ төсөвтөө нийлүүлдэг юм уу? Туршлага нь юу юм бэ? Ер нь энэ бас тодорхой яг энэ хөрөнгийн менежментийг зохицуулдаг юм хуультай байт юм лээ. Өөрөөр хэлбэл яг тухайн санийх шиг юм жишээ нь үйл хөдлөлт ч юм уу, төрөг ч юм уу битэмжилсэн тохиолдолд энийг ер нь яах вэ? Шууд худалдан борлуулах юм уу? Эсвэл тодорхой хэмжээнд asset менежментийг хийж агаад тэгээд ингээд оруулах хэрэгтэй юм уу? Түрээслээд явал илүү ашигтай байх юм уу? Түрээслэхэд гарч байгаа зардлууд нь эсвэл алдагдaltaй байх юм уу гэдэг энэ нь улсын ашиг сонирхолтой аль нь илүү вэ гэдгийг зохицуулдаг юм найрагчсан зохицуулалттай хууль байт юм билээ. Тэгээд манай улсын хэд болох яг энэ найрагчсан зохицуулалттай хууль тогтоомж байхгүй учраас шууд улсын төсөвт шилжүүлэх гэдэг юм ажлуудаар явагдаад байх шүү. Тэгэхээр олон улсын туршлагыг судлаа сайн туршлага юм яг энэ дээр хэцүү орчин бүрдүүлэх хэрэгтэй шаардлага байна гэж хардаг. За одоо бас нэг юм асууя. Ингээд хүмүүс ингээ авилгатай тэмцэх газар би ингээ гомдлоо өгч байна гэдэг авилгатай тэмцэх газрын гадаа тэр хашааны гадаа маш их одоо хэвлэлийн урал идэг мэдээлэл. За тэгээ одоо энэ хэрэг нь одоо ингээд яг илрээд шүүхээр ороод ингээд шийдэгцэн гэдэг мэдээлэл бол жоохон хомс байдаг. Ер нь ингээд харагдаад өнгөрчдөг. Би эндээс юу асуух гээд байна гэхээр магадгүй тэр хүн тий одоо тухайн гомдол гаргаж байгаа гомдолд дурдж байгаа хүний нэр хүндэд халтахаар зориуд тийм мэдээлэл хийсэн ч байж болох талтай тий. Тэгэхээр ер нь энэ шүүхээр танаа мөрдөгчдийн илрүүлсэн хэрэг шүүхээр шийдэгдэх хүртэлх процесс одоо яаж бид нар мэдэх вэ? Яаж тэрийг одоо өнөө бодтой байсан эсэх тэр мэдээлэл юу нь яагаад ингэж жаахан чимээгүй дүү өнгөрчөөд идэм бэ? Би тэрэн дээр айгу эргэлздэг байхгүй. Жишээлбэл одоо ингээл миний сайн санаж агаар ёо отхон баяр сайдыг боловсролын сайд тогтно эхнэрнийхэн дансаар ийм их мөнгө гарсан гэл бөө юм болоод тэгэл мань хүн манай телевиз дээр хурж ирэл ингээл тийм байхгүй гэл ингээл мэдээлэл гэл тэгээ ингээ нөгөө шүүхээр яллахаас өмнө авилгатай тэмцэх газрын үүдэнд очиод энэ хүний талаар ийм ноцтой баримтыг би одоо өглөө гэж тэгдэг те. Тэнгүүт нөгөө хүний нэр хүнд ингээл шалаар нэг болол хүний хувь зээ штэ те. Ийм тохиолдлыг нь яах хэвтэй. За тэгэхээр манай дээр болохоор юу л да гомдол одоо өгж байгаа тэгээ яг гомдол мэдээлэл хийгээд яг гомдол өгж байгаа тохиолдол бас байдаг баг. Тэгэхээр тэр одоо гомдол өгж байгаа хүн одоо яаж ямар хэлбэр өгж байгаа тэ эсвэл одоо хэвлэлийг богоорл хийгээд юм уу эсвэл манай үүдэн дээрээ гомдолтой ийм материал өглөө гэж юмнууд үзүүлэл хийж байгаа. Тэгээ тэр гомдол мэдээлэл дурдж байгаа зүйлийг л хэрвээ гомдол иржлэх бол манайх хүлээж аваад мэдээж их шалах хэрэгтэй. Тэгээд үнэлэлтэй бол цаашаа явдаг. Гэмтрэгийн шинжтэй байна гэдэг өгж байгаа онлын хэвтэл манай мөрдөгчнөр хүлээж аваад бүтгсэн бол заавал прокуратураас дугаараад прокурорын хэлтэнд ороо явуулдаг гэсэн. Тэгэхээр тэрийг манай ажилтнууд дугаараараа идэвхсэхгүй бол хаах өөрчлөлт явуулах юм боломж бол байхгүй гэсэн. Тэгэхээр ирж байгаа гомдол болгоныг бол манайхан хэн шалгадаг гэсэн. Өнгөрсөн жилийн миний санаж байгаагаар 1500 гаруй 2950 орчим гомдол мэдээлэл манай хүлээ авсны 1540 50 орчим бас гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл байдаг. Тэгээд энэ дээр мөрдөн шалгах ажиллагаанууд манайх чинь хийгдэж явсан байгаа гэсэн. За харин манайхаас яг энэ гэмтэргийн шинжтэй гомдлыг яаж шийдвэрлэдэг вэ гэхээр ялах дүгнэлт үйлдвэрлэхээр прокурорч шилжүүлэх эсвэл хэрэгсэхгүй болох саналтайгаар прокурор шилжүүлэх гэсэн гэдэг ч юм уу ийм байдлаар одоо жишээ нь шийдвэрлэдэг гол шийдвэрлэдэг хэлбэрүүд гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо манайхаас яваад прокурор дээр яг энэ цаашаа гэмбүртэй гэж үзэх юм уу, шүүх рүү оруулах юм уу, гүм үү гэдэг прокурор дээр эцсийн шийдвэр гарч байгаа гэсэн. Тэгэхээр манай дээрээс илүү яг эцсийн шийдвэрлэлтэй хаана шийдэж байгаа вэ гэхээр прокурор юм уу шүүгч шийдвэрлэгдэнэ л гэсэн үг. Тэгэхээр манайхаас санал нь явдаг байна шүү дээ тийм. За тэгж ойлгож болно гэсэн. За 1500 орчим эрүүгийн гэмтрийг жишээ нь одоо гомдол мэдээлэл дээр манайх хян шалгалтын мөрдчлөлтийн үйл ажиллагаа явуулсан байлаа гэхэд өнгөрсөн жил жишээ нь 2024 оны хувьд авилгын гэмтрэгээр 216 орчим баха хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна гэсэн. Тэгэхээр энэ хоёр дахь хэрэг нь яг хөө прокурор дээрээс асуудал гэсэн үг байна. Тэгэхээр мэдээж хэрэг авилгын гэмтрэг дээр бол
өндөр алмшаалтын хэмжээний олон улдаагийн үйлдэлтэй гэдэг ч юм уу шалахад өдөр төвхтэй хэрэгүүд бол байдаг. Тэгэхээр энд бол тодорхой хугацаанд орж байгаа тийм. Мэдээж их хугацаанд бол зарцуулагдаад явдаг гэсэн. Тэгэхээр манай дээр бол хийж байгаа хэрэгүүдийн талаарх мэдээллийг өдөр тутмын мэдээлэх бас боломж хязгаарлагдсан байдаг. Яагаад тэгэхээр хуулиар заавал прокурорын зөвшөөрсөн хэмжээнд нь олон нийтэд мэдээлэх юм асуудал байдаг гэсэн. Тэгэхээр та бас анзаардаг бах манаагаас яг хүний нэр бас цоллоод ингээ айхтар мэдээлэл өгөхөөс илүүтэйгээр нөгөө тэр гонт мэдээлэл өгж байгаа хүмүүс маань мэдээж хэрэг сурдуулаантай олон нийт зарлаад мэдээлэл өгж байгаа асуудлыг одоо бид нар болоо гэж хэлэх бас төвхтэй шүү дээ. Ер нь зүгээр яг шалгаж байгаа хэргийнхаа хүрээнд мэдээлэл хийх хэрэг бас прокуророос шалтгаалсан тохиолдолд манайх мэдээлэл өгдөг гэсэн. Энэ нь болохоор нөгөө хэргийн нууцлал дээр мэдээлэл алдагдахаас хамаарахаас өрсөн сэргийлдэг учиртай юм билээ. Ер нь бол улс төрийн ийм хил амтай иймэрхүү асуудлууд дээр болохоор илүүтэйгээр тийм мэдээлэлүүд хийгдэл явдаг. Тэр нэгтэй хууль заасан процесс журмынхаа дагуу шалгагдаад явж байгаа. Нэг хэсэг их хурл дээр авилгын тусгайлсан шүүхтэй болохгүй гэдэг чинь энэ дээр ер нь танаа байгууллагын өөрийн байр суурь ер нь ямар вэ? Битгүү байгууллага байр суурийг би хэлж мэдэхгүй байна. Тухайд манай хувийн байр суурь саналуудаа бол холбогдох байгууллага өгчсэн байх. За яг энэ хэрэгцээ шаардлагатай байна гэж үзэж байгаа нь болохоор ер нь бол яг шүүгчдийг яг энэ төрлийн хэргийг даган шийдэж байгаа шүүгчдүүд найрсан юм ойлголт мэдээлэл өгөх буюу мэрэгшүүлэх юм хэрэгцээ шаардлага байна гэдэг зүйл дээр бол судалгааны дүгнэлтүүд бол байж юм шиг үлээ. Яг тусгаарсан шүүх байгуулна гэдэг хувьд бол яг тийм дүгнэлтүүд гарсан гэж би бол мэдэхгүй байна. Судалгаануудаар бас ихсэн судалгаа байдаг. Тэгээд судалгаануудыг харах хэрэгтэй. Яг мэрэгшүүлэх хэрэгтэй гэдэг дээр бол санал нэг байна. Миний хувьд бол яг тусдан шүүх байгуулах гэдэг дээр бол сайн судалгаа хийж шийдвэрлэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. 1500-аад одоо тэр чинь мэдээж хэрэг мөрдөн байцаагчдын тогтоосон хэргийг 200 дахин хэрэг болж цаашаа явж гин гэхээр ер нь жилээс жил шийдэгдэж байгаа шүүхийн жил шийдэгдэж байгаа шүүхийн шийдвэр авилгын энергийн шийдвэрийн шүүхээр шийдвэрлэж байгаа тоол өсөж байгаа. Нөгөө талаас яг эцсийн нүндээ манаагаас мөрдөн шалгаад шүүхээр шийдвэрлэж байгаа хэрэгүүд бол бараг 97.8 за бараг 99% гэм буруудад тооцож шүүх шийдэж байгаа. Тэгээд энэ шүүхийн шийдвэрүүдийг бид нар яг юу болсон бэ гэдгийг манай мэдээж хэрэг мөрдөгчнөр олон нийт гараад ярих боломжгүй. Тийм учраас бид нар 2016 онд батлагдсан айлгатай тэмцэх үндэсний хөтөлбөр дээр энэ ер нь шүүхийн шийдвэрийг олон нийтэд болгоё. Шүүгч яг үнэхээр шударгаар шийдээд ийм ямар үндэслэл байсан бэ гэдгийг шүүхийн шийдвэрээс харах боломжтой. Түүнээс хүн болгон тэг шийдгүүлсэн хүн байна, эсвэл гомдсон хүн байна те. Тэр нь оролцсон хүмүүс өөр мэдээлэл өгөх боломжтой учраас яг бодит байдал нь юусэн байдгийг шүүхийн шийдвэрээс харах боломжтой байна гэдэг зүйл бол байгаа. Тийм учраас шүүхийн шийдвэрүүдийг олон нийтэд тод болгох гэдэг юм тухай зөвлөмжүүд үндэсний төлөвлөгөөнд хөтөлбөрөд ороод шүүх цагийн юм ингээд сайтн дээр мэдээлэлд ордог болоод ингээд явж байгаа. Зүгээр яг бүх шүүхийн шийдвэр орж игүй юу гэдэг бас асуудал байж магадгүй. Гэхдээ ер нь дийлэнх нь орж байгаа учраас энэ дээрс хэдэн шинжилгээ хийх. За сүүлийн үед шүүхийн ерөнхий зөвлөл маань бас шүүхийн шийдвэрийн гол үндслүүдийг тайлбарлаад бас богино мэдээнүүд гаргаж байгаа бас олон нийт хэрэгцэн болсон тустай зүйл болж байна. За тэгээд яг тэрний хэлж байгаа шиг тий хүний нийт талдж үгүй юу гэдэг маань тэр шүүхийн шийдвэрийг үзэхэл гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бас прокурорын шийдвэрийг ил тод болох асуудал байж болно гэдэг зүйл. Одоо энэ шинэ батлагдсан айлгатай тэмцэх үндэсний хөтөлбөр дээр бол ер нь ил тододлыг сайжруулах асуудал тусгасан байж байгаа. За нөгөө талаас бид энэ авилгын гэмтэргийн шүүхийн шийдвэрүүдийг бас эмхтгэл болгоод оноор нь болгоод эмхтгэл гаргаж байгаа. За энийг болохоор би илүүтэйгээр манад одоо хуулийн сургуулийн оюутнууд сэтгүүлчд бас их ашиглаж байна. Яг бодтой тахвайд юу болсон бэ гэдэг зүйлийг эндээс харах боломжтой гэсэн. Тэгэхээр үнэхээр тэгж үгүй юу гэдэг тийм юм яригдж үү эсвэл нөгөө хүмүүсийн хэлээд байгаа шиг хэлмэгдүүлж үү те эсвэл үнэхээр гэмбуртай байж үгүй юу гэдгийг тэр шүүхийн шийдвэрийн үндслэл тогтоож байгаа хэсгээс уншаад танилцах бүрэн боломжтой гэдэг зүйл байна. Яг нэг сул талыг хэлэх юм бол нөгөө тухайн маргааныг эцэлж шийдвэрсэн шүүхийн шийдвэрийн ил болоод явцын юу гэдэг анх шатн дээр гэмбуртай үзэл давхтай нэг гэмбуруу болвол те хяналтын шатн дээр чинь эцлээ шийдэж байгаа энэ шийдвэрээс хамгийн сүүлийн шийдвэрээ ил тод болчоор дунд нь байгаа шүүгчнэр ягаад зөрдөө шийдээд байсан бэ үндслэл нь юу гэсэн бэ гэдгийг харагдахгүй байх эрсдэл байгаа учраас ер нь л бүгднийг ил тод болгохыг зөвтэй л гэсэн саналтай байдаг шүү дээ. За одоо хоёулаа жоохон урьдчилан сэргийлэх соёлын гэрүүлэх тал руугаа яриагаа явуулъя гэж бодож байна л да. Одоо ингэ сургалт хийгээд явд юм лээ те орон нутгаар байгууллагуудаар сүүлд яг аль аймаграар юу анзаарагдав? Хүмүүс ер нь хэр зэрэг ойлголттой байдаг. Та бүхнийг одоо ярьж байгаа ч гэсэн орон нутгийн сургалтууд хийгдэж байгаа. Одоогийн өнөөдөр яг хийж байгаа сургалт болохоор
Зохон Увс аймгийнхан дээр онлайн сургалт яг одоо хийгдэж байна. Зөвхөн ер нь бидний сургалт бол жилдээ нэг 35 за 30-аас 35 мянган орчим иргэнийг бол нийт яламжуулалтын иргэн хувийн иргэний нийгмийн байгууллага оюутны сурагч чиглэсэн сургалтууд нийлээд бараг 30 гаруй мянган хамрагддаг энэ сургалтуудыг бид зохион байгуулдаг. Тэгэхээр сургалтууд болохоор авилгын хор хөнөөлийг таниулах сургалтууд байж байна. Авилга гэж яг юу хэлээд байгаа юм? Юу хийж болохгүй юм? Яагаад юм бэ гэдэг асуудлуудыг бид нар сургалтанд бас таниулж байгаа. Яагаад энэ хор хөнөөлтэй юм бэ гэдэг асуудал яригдтантай. За үүнээс гадна сонирхлын зөрчил гэж юу хэлээд байгаа юм? Сонирхлын зөрчил яавал зөрчил болох юм? Ямар хоригт хязгаарлалтууд байдیں۔ За жишээ нь нийтийн албан тушаалтан бол танд ямар одоо сонирхлын зөрчлийн хоригт хязгаарлалтыг та муудаж ажиллах ёстой юм? Ямар үйлдэлүүд хийх юм сонирхлын зөрчилтөнд байдалд сонирхлын зөрчилтөнд нөхцөл байдалд ордгийн бай гэдэг тайлбарлалт таниулах сургалт хийдэг. Нөгөө талаа хувийн ажлынх нь төрийн байгууллагатай харилцдаг шүү дээ тийм. Тэгэхээр тэднэрт бас ямар үйл ажиллагаанд ингээд хамтарч хийх, ямар үйл хийх юм бол авилга болох юм, ямар нь олчоо сонирхлын зөрчилтэй гэж хийгдэх юм. Хэрвээ сонирхлын зөрчилтэй шийдвэр гарчихсан тохиолдолд үйл ажиллагаа явуулаад шийдвэр гарсан гэж үзэх юм бол тухайн хууль этгээдийн авсан тусгай зөвшөөрөл, авсан үйлдвэр үйлчилгээнүүд бүгд хүчингү гарсан шийдвэр хүчингү болох эрсдэлтэй биддэг байхгүй. Тэгэхээр энэ эрсдэл хор хөнөөлийн хүртэл аж ахуйн нэгжүүд байгууллагууд ойлгуулж өгөх. Нөгөө талаасаа бас байгууллага дотор авилгаас яаж урьдчилан сэргийлж болох вэ? Ёс зүйн дүрмүүдийг яаж зохиод одоо боловсруулж батлуулж болох вэ гэдэг дээр нь хүртэл зөвлөгөө өгөх сургалтыг хувьчлаг хийдэг. За хүүхэд залуучууд бид шиг хаан хөнөөлөө ойлгуулж байгаа. За авилгын гэмт хэрэг гэж юу ойлгоод байгаа вэ гэдэг дээр сургалтууд хийгдэж байгаа. За хөрөнгө орлогын мэдүүлэг таны асууж байгаа нөгөө сонирхлын ашиг сонирхлын мэдүүлэгтэй холбоотой сургалтууд хийгдэж байна. Мэдээлэл тайлбарыг ямар тохиолдолд яаж гаргадаг, ямар журмууд байдаг гэдэг сургалтууд хийгдэж байгаа. Тэгэхээр сургалтын сэдвүүдээс гадна бид нар зорилт төлөвлөгөөтэй ангилаад дотор сургалтуудыг хийж байгаа. Өдөрт халдвар тушаалтны хувьд бол сонирхлын зөрчлийн хууль, авилгын сэрх хуулиар хүлээс нийтлэг үүргээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр нь бас юуг анхаарах вэ гэдэг дээр нь бас сургалтуудыг хийж байна. Нөгөө шинээр төрийн албан томилогдож байгаа хүмүүс чинь бас нэг өөр сургалт хийж өгөхгүй бол болохгүй. Тэгэхээр шинээр томилогдсон албан багшд нь тогтмол бид сургалтуудыг ингээд хийгээд явж байгаа гэсэн. За орон нутгийн хувьд би хаддар хамгийн өргөн хэрвэний сургалтыг бол өнгөрсөн 2024 оны 19 сарын 9 гээд авилгын сэрэг олон улсын өдрийг өгтөөд бид нар 7 хоногийн хугацаатаагаар 21 аймаг нийслэл дээр очиж сургалтууд хийгдсэн. За энэ сургалтууд бид нар бас нэг фокусын зүйл нь юу байсан бэ гэхээр өнгөрсөн жил маань орон нутгийн улсын хурлын сонгуулиуд болсон. Тэгэхээр орон нутгийн эрхэм төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын бүгд ангийн сургалтанд хамруулах зорилтыг тавьж байгаа. 21 аймаг нийслэлийн бүх төлөөлөгчдийг бол сургалтыг хамруулж зохион байгуулсан. За миний хувьд бол нийслэл дүүргийн эрхэм төлөөлөгчдийн хурал төвийн орлогч өдөрт халдвар тушаалтанд бол сургалтыг л өнгөрсөн жилийн сүүлд хийсэн. Тэгэхээр бидний хувьд хамгийн өргөн хүрээтэй сургалтыг бол авилгын сэрэг олон улсын өдөртөд өнгөрсөн жил хийсэн байна. За үүний дараагаар бидний авилгын сурсан сэглэх ажлыг яаж төлөвлөх вэ гэдэг асуудлаар яг зорилт бүлгүүд дээр сургалтуудыг бол онгорсон сошиал хийгээ явж байгаа. За одоо энэ дэр нэг асуулт. Би бодоод байна л да. Төрийн албанд ажилд орохын тулд тэр хүнийг шалгалт өгöd байгаа. Тэр шалгалтын бас хамгийн чухал залтууд нь авилгын эсрэг хууль, ашиг сонирхлын хууль байдаг байх. Тэгэхээр энийг ингээд дахин сургалт хийж зардал гаргах ер нь хэрэггүй юм уу? Тэгэхээр миний чиг төрийн албаны шалгалтын асуудлууд дотор бас авилга сонирхлын зөрчил хууль, эрүүгийн хуулиас тодорхой асуултууд уу заавал суурь мэдчих хэвээр асуудлууд одоо шалгах асуултууд бол орсон байдаг. Мэдээж хэрэг тэрийг мэдчих хэвээр. Үүнээс гадна яг тухайн ажлын байр шинээр томилогдож байгаа албан хаагчийн хувьд ойлгох ёстой зүйлүүд бас нарийнсан зүйлүүд байгаа. Тэрийг нь бас тайлбарлаж өгөх. Ямар хандлагаас ахуулаад ямар үйлдэлүүд өөрөө сонирхлын зөрчилтэй болдгийг нөгөө авилгын эсрэг хууль дээр байгаа мэдүүлгүүд за сонирхлын зөрчлийн хууль дээр байгаа тайлбар одоо жишээ нь юу гэдэг ажил дээр байхгүй байх нөгөө гадуур ажилладаг албанчлууд байдаг шүү дээ тийм газрын даамал чинь газар дээр явдаг тэр хоорондын шийдэнд бэлэг авчиад тавьсан байвал ямар хэмжээ авах вэ гэдэг хүртэл процедурыг нь зааж өгдөг сургалтууд байгаа. Тэгээ энэ сургалтуудыг бол хийж өгөх хэрэгтэй гэсэн. За тодорхой хугацааны дараа энийг сануулгах хэрэгтэй илүү ажиллаж байгаа. Жишээ тэндийн үнэлгээний хооронд ажиллах гэж байгаа бол тэр хүнд мэдээлэл тайлбарыг ямар тохиолдолд гаргах хэрэгтэй. Сонирхлын зөрчил гэж юу ямар нөхцөлөдүүдийг ойлгох хүмүүсд нь бас нарийн зааж өгдөг байхгүй. Тэгэхээр энэ сургалтууд ингээд төрөлжөөд зорилт төлгөөр ингээд тус тусдаа онцлогтой явж байгаа гэсэн. За эрүүгийн хууль өөрчлөгдөж байгаа. Эрүүгийн хууль өөрчлөгдөж байгаатай холбоотой за чинь авилгын гэмт хэрэг хуучин хууль дээр болохоор материалын бүрэлдэхүүнтэй байсан бол одоо материалын бүрэлдэхүүнтэй албан тушаалын гэмт хэрэг гэж байсан бол шинэ хуулиар авилгын гэмт хэрэг гэдэг бүлэг болцсон. Эний гол онцлог нь юу гэхээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болчихсон байна гэдэг ч юм уу. Энэ хоёрын ялгаа цаг нь юу байгаа юм бэ? Энэ бэлэг, ачаан харамж, хахуул
зээл эдэр гэдэг чинь ямар тохиолдолд авилга болчдөг юм бэ? Гэдгүүр нь тайлбарч өгөх сургалтуудыг хууль тогтоомжийн өөрчлөлтөд холбоотойгоор үндсэн бүрэлдэхүүнд хүргэх, за өдөр тутмын үйл ажиллагаанд нь анхаарал санал шилжих хэрэгтэй гэсэн. Нөгөө цаас эдийн энгинч гэдэг үг байдаг шүү дээ, сануулгах хэрэгтэй гэдэг шиг. Тэгэхээр авилгаас өрсөн сэргийлэх ажлыг за соёнгийлэх ажил нэг удаа хийгээд болчдөг зүйл биш ээ. Энэ бол байнгын татамжтай хийж хэвээр ажил үүдэг гэсэн. Төрийн албанд бас бүрэлдэхүүн шинж төлөвлөгөө байна. Тэгэхээр нөгөө шинэ бүрэлдэхүүн их орчлоо гэсэн юм асуулт яригдаад дахин сургалтууд авдаг. Сургалтыг бол арга хэмжээг бол ер нь хийж л байхдаа зүгээр гэхдээ боломжтой болтож ивэл тийм ээ. Тэгэхээр бидний хувьд болохоор одоо сүүлийн сургалтууд дээр бас асуумж их авч байгаа. Судлаас авч байгаа. Хэрэгцээ шаардлага тодорхойлж байгаа. Асуумжнэр бол манай сургууль өмнө энэ төрлийн сургалтанд хамжижсэн уу хамагдаагүй юу? Хамжижсэн бол гээд цааш нь наривчлаад их судалгаанууд авдаг учраас хэрэгцээ шаардлагыг тодорхойлоод хэрэгтэй байгаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд зорж сургалтууд хийгдгийг зорж байгаа гэсэн. Одоо ингээд сүүлийн үед сургалт юу танаа судалгаа одоо танахаас гарсан судалгааг анзаараад байхад гол төлөв ингээл нэг аймаг сумын цэцэрлэгийн захиралтэй нэг тийм хэрэгүүд л айгүй их байна л да. Цэцэрлэг сургуулийн захирал гэдэг юм уу одоо тэр хот байгуулалт уйлээ газар зохион байгуулалт гэдэг юм ингээд том албан тушаалтнуудын хэрэг илүү цөөхөн жижиг одоо албан тушаалтнуудын хэрэг нь арай илүү их ч юм уу тийм юм анзаарагдаад байна л да. Тэгээд тийм болохоор бид нэр одоо мэдээж хэрэг яг олон шалны өндрөх тусам нөлөөлөх их тусам нөгөө нотлохын бүрдүүлэхээс ахвал хэн шалгах ажлуудтай холбоотойгоор хугацаа шаарддаг зүйлүүд байдаг баг. Миний одоо шинжлэгдсэн байж магадгүй хуучин үндэсний хөтөлбөр боловсруулаад ингээд явж хахад юунд жишээ нь эрхцээ харилцан тусалцаа байна. Гадаад хөрөнгө мөнгө байршуулсан тий гаднаас мөнгө ороод ирсэн ингээд гадагшаа хулгайлаад гарцсан гэд лалгаа эрхцээ харилцан тусалцааны бичиг авахд дунджаар 2.5 жилийн хугацаанд хариу ирдэг гэсэн ч билүү. Тийм судалгаа юу тоо би нэг харж ирсэн. Тэгэхээр одоо арай богинохон болцсон байж магадгүй. Ягаад тэгэхээр сүүлийн жилүүдэд манайх бас энэ чиглэлээр мөрдөгчнөрөө сайжруулах, олон улсын харилцааг сайжруулах чиглэлээр чамгүй арга хэмжээ авч тодорхой үр дүнгууд гарч байгаа. Энэ сүүлийн жилүүдэд та анзаарч байгаа бол гадаадд хулгайлах зөрөнгүүдийг маш ихээр олж ирж байгаа, үр дүнгууд гарч байгаа асуудлууд байгаа шүү дээ тийм. Энэ мэдээлэлтэй харьцуулаад харахад энэ хугацаа багассан байж магадгүй. Тэгэхээр энэ юу хэлж ийм вэхээр мөрдөгчийн зарцуулах хугацаа илүү шаардна л гэж би ойлгож байгаа. Тэгэхээр мөрдөн шалгах том хэрэгүүд чинь тохиолбол боловсролын зээлийн сангийн асуудал байгаа шүү дээ. Тэр чинь бүх баримтчгууд нь одоо архивд нь байхгүй учраас төрийн сангийн үйл эдний бүрчлэн шүүгээд тухайтай холбоотой мэдээллүүдийг шүүж гаргана гэхээр мардан мөрдөгчнөр бол маш их цаг завыг нотлохонд бүрдүүлэх шалгах нэг бүрсэн тулахаас ахуулаад ингээд их цаг хугацаа ордог гэж би бол ойлгодог. Тийм учраас энэ том цар хүрээтэй хэрэгүүд бол илүү удаан мөрдөн шалгах ажлаа хийгдэг болов хугацаа шаарддаг болов гэж би бодож байна. Маш тодорхой үйлдэлтэй хэрэгүүд бол жишээ нь байгаа. Жишээ нь таны хэлж байгаа тэр одоо юу гэдэг замын цагдаагийн албаа тань өөрийнхөө тансаар дамжуулаад ахуул авчихсан энэ тохиолдлуудад бол нотлохоронтой бүрдүүлэхэд маш амархан хэн шалгах хугацаа ч илүү бага ордог болов гэж бодож байна. Тийм учраас юухтэр илүү очиж байгаа хугацаа нь илүү богинохон байж магадгүй. Түүнээс мөрдөн шалгалт ажил гарч байгаа зарцуулж байгаа цаг хугацаа хүч хөдөлмөр бол бас нөгөө их л байгаа болов гэж би боддог. Тийм учраас энэ өөр байдаг болов гэж бодож байгаа. Тийм учраас бидний хувьд яасан бэ гэхээр одоо энэ мөрдөн шалгаад байгаа энэ хэрэгүүдийн шүүгэн шийдвэрүүдийг бүгдийг нийтд болгож байгаа. Хүмүүс тэгээд хэдэн он мөрдөн шалгах ажиллагааны эхлээд хэдэн он шүүгэн шийдвэрүүд нь гарч юу яаж юу гэдэг нь шүүгэн шийдвэрээс хараарай гэж байгаа. Нөгөө талаас OECD-ийн зөвлөмжтөр манай айлгой тэмцэх үндэсний одоо хэрэгжиж байгаа 23-аас 30 оны үндэсний хөтөлбөр ч гэсэн прокурорын шийдвэртэй тодорхой хэмжээнд илтгэж болох асуудлыг тавья гэдэг юм зөв зарлтууд л орцсон байж байгаа гэсэн. Прокурорын үйл ажиллагаа илтгэж болоод эхлэхээр таны яг саний асууж байгаа хааны асуудал нь гэж вэ гэдэг бүгд харагдаад эцсийн шийдвэрүүд нь бол нэг тус тодорхой хяналтанд орох байхаа гэж бодож байна. За одоо сүүлийн асуулт. Авилгатай тэмцэх газрын одоо мөрдөгчөдтэй ажилтнууд хэр зэрэг тогтвортой байдаг вэ? Авилгатай тэмцэх газрын ажилтнууд өөрсдөө ашиг сонирхлын одоо зөрчилтэй авилгаас ангид байж чаддаггүй. Одоо хэр тогтвортой байдаг вэ? За одоо би бол чинь авилгатай тэмцэх газар байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа. Гэл хариулъя та тэгээ бусдын талаар бол би хэлж мэдэхгүй байна. Зүгээр ер нь авилгатай тэмцэх газрын албаа хаагч ашиг сонирхол зөрчил гаргаж ийн ажил үүргээ хуулийнхны дагуу хийж нүгөө гэдэг дээр манай дотоод хяналтын тогтолцооны нөлөөчтэй ажилладаг. Өөрөлдөл бидний тусгаалын хяндаг нэгж бас байгаа гэсэн. Дээрээс нь яг гэмтэрэг зөрчилтэй холбоотой асуудал болохоор өөрөө гэмтэргийг мөрдөж шалгаж байгаа үйл ажиллагаа бүхэлдээ прокурорын хяналтанд явж байгаа гэсэн. Тэгэхээр тэр мөрдөгч бол эцлээ тэр хэргийг хаачих юм уу эсвэл нөлөөнд ороод шийдвэрлэчих гэх юм уу боломжгүй прокурор давхар хяналтанд явж байгаа гэсэн. Би
бие даасан хяналтын систем тэнд ажиллаж байгаа гэж ойлгож байна гэсэн. Түрүүнд хэлсэн бид нар ингээд зөвлөмж өгдөг гэдэг ярьлаа. Жишээлбэл одоо төрийн өндөр албан тушаалтай хүний эрхийн үндэсний комиссаас зөвлөмж юм уу юу авсан бол цаашдынх нь карьерт ер нь жаахан эвгүй нөлөөлдөг те төрийн албаагчдын хувьд. Яг төрөнтэй адилхан авилгатай тэмцэх газраас тодорхой хэмжээний зөвлөмжүүд ингээд аваад байвал тэр төрийн албаны өөрийнх нь карьерт нөлөөлдөг тийм байна уу? Тий, яг авилгатай тэмцэх газрын ийм л те нөгөө гэмт хэрэг хэрвээ авилгын гэмт хэрэгт холбогдчих юм бол авилгын гэмт хэрэгт шүүгэн шийдвэрт одоо гэм буруутайгаа гарчлаа штэ. Одоо төрийн албаны хуулийн 2019 оны төрийн албаны хууль дээр авилгын гэмт хэрэгт шийдвэр авилга албан тушаалын гэмт хэрэг шийдвэрсэн бол төрийн жинхэнэ алба эрхлэх нийтлэг шалгуур үзүүлэлтийг хангах болчих. Тэр хүн дахиад төрийн жинхэнэ албанд бол ажиллах боломжгүй тодорхой төрлийн сонгуулиудад нэр дэвших боломжгүй болчих гэсэн. Өөрөөр цаашдаа гэдэг нас дуртай гэсэн ойлгохоор байгаа одоогийн хууль тогтоомжоор. Тэгэхээр энэ бол харт хамгаалах мөн биз. Нөгөө талаасаа хэрвээ төрийн миний ярьсан зөвлөмжүүд нь болохоор юу вэ гэхээр хувь хүн биш тухайн төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, ил тод доотлоо сайжруулах, сонирхлын зөрчил авилгын эрсдэл үүсгэж болцсохгүй нөхцлүүдийг өөрчлөх буюу байгууллагын институт чиглэгдсэн зөвлөмж байдаг байхгүй. Тэгэхээр тэр нөгөө институтэд ажиллаж байгаа хүмүүст нь шууд хамаарахгүй тэр үйл ажиллагааг сайжруулах чиглэлүүд хүлээж байгаа учраас тэр хүнтэй ямар нэг байдлаар одоо энэ зөвлөмжийг хэрэгжүүлээ үү гэдээ хариулт тооцох ч юм уу те эсвэл одоо таны хэлж дурж байгаа шиг харт тамд дараадах боломж бол байхгүй л гэсэн. Тэгвэл ер нь нөгөө албан тушаалтнуудын намтар ил тод байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр хүмүүс олон нийтийн зүгээс дүнгээ тавих боломж бол бүрднэ л гэсэн үг шүү дээ. За баярлалаа таныг манай студид хүргэсэн. Бидний хувьд усан зэрэглэг сонгууль чиглэлээр ажилладаг. Таны өргөн өрөөний асуулт бас чадахад хариуллаа. За баярлалаа. Үзэгчтэй бид өнөөдөр авилгын талаар авилга гэж юу вэ? Авилгын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг авилгатай тэмцэх газрын ахлах комиссар Цэндаа Ившиг урьж авчраа ярилцлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.